За, сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Та бүхэндээ Freeze Time-ийн шинэхэн дугаараар буюу 3 дахь дугаараараа иргэн уулзж байна. За ямар ч гэсэн өнгөрсөн 7 хоногт Freeze Time дугаар хийж байгаагүй. Яагаад гэхээр манайхаас Alibaba Sport Zen зүгээс зохион байгуулж байгаа WSG-ийн тэмцээнийг зохион байгуулж байгаа. За тэгээд тэрний холбогдлолтой нэлээд их ажлууд байсан учраас өмнөх дугаарыг хүргэж чадсангүй уучлаарай. За тэгээд өнөөдөр бид нар ч яг бит хоёр ерөөхдөө бол дахиад цахим спортын эргэн тойронд ямар үйл явдал болж байна. За тэгээд мэдээж том болон жижиг сэдвүүдийн талаар та бүхэндээ мэдээлэл хүргэх гэж байна. За мэдээж Freeze Time дугаарын хөтлөгч гэж л явах та хоёлаа одоо тий. За K болон Blossom нар та бүхэнд Freeze Time дугаарыг хүргədэгт таатай байна. За эхний сэдв манай Blossom-ийн сэдв байна. Dota 2-ын тэмцээн медальт төрөлд орлоо гэсэн байна. За тийм. За юу ч гэсэн юуны өмнө одоо үзэгчтэй энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд миний эхний мэдээ болохоор Dota 2-ын за e-sport одоо анх удаа медаль тэмцээн болов гэдэг тэмцээн. Вообще тийм сэдв. Анх удаа гэдэг нь яг ямар ч юм гэхээр одоо спортын олон төрөлд тийм одоо тэмцээний төрөл багтаж одоо медаль тэмцээн болсон. Тийм юм боллоо одоо өнгөрсөн 7 хоногт. За тэгээд энэ тэмцээнд болохоор Филиппин улс зохион байгуулагдсан. Тэгээд Азийн одоо шалгарсан 8 баг оролцсон. Малайз, Сингапур, Филиппин, Таиланд гэх мэт багд оролцож та тэгээд аль хэдийн аварга шалгаруулсан. Нутгийн эзэн Филиппинч төрүүлсэн байна. Тэмцээний тухайд гэх юм бол энэ чинь SEA буюу Зүүн өмнөд Азийн тоглолт одоо наадам гэх юм уу те их наадам гэх юм уу тиймэрхүү маягийн тийм 30 дахь удаагийн тэмцээн юм лээ бүр. 30 дахь удаас одоо e-спортыг оруулж байгаа юм да. Миний санаж байгаагаар бас юу байсан? Ашкабатын нэг тэмцээн болж ирсэн. Тэрэн дээр бас e-спортыг нэг төрөл нь болгоод яг одоо нөгөө StarCraft-ийн Sierras, Hearthstone-ийн Намбаржин, Lambo энэ хоёр бас явж ирсэн нэг юм төрөл болж ирсэн байхгүй бас медаль төлгээд. Гэхдээ яг тухайн үедээ бол тэр тэмцээн нь өөрөө нэг үзүүлэн тэмцээн гэж явж ирсэн. Яг аль биесны бол биш. Зүгээр нэг үзүүлэн тэмцээн гэ. Тэрэн дээр нь Alibaba тухайн үедээ Ali-Sport гэж явдаг гэсэн. Ali-Sport-ийн бас нэлээд хөрөнгө оруулалт хийгээд яг e-спортыг нэг төрөл нь болгох юм үзүүлэн тоглолтын юм болгоё гэдэг байдалтайгаар орж исэн бол одоо ингээд яг official медалийн төрөл болоод намаа бас баг одоо ТV тоглоор би үзчихсэн санагдаад байгаа юм. Азийн тоглолтын авраг гэдэг тим тэмцээн болж исэн. Тэнд яг манай Монгол FIFA-гаар орж исэн санагдаад. Намаас баг багт нэг тийм их юм бас тим тэмцээн бас болж исэн. Ямар ч гэсэн тэгээд энэ тэмцээн финалд одоо Филиппины одоо Team Android багийнхан багаараа очсон. Одоо өмнөх мейжерт оролцсон багийнхан багаараа очиж төрүүлсэн. За финалд Fnatic багийн 2 Таиланд тоглогч эсрэг өрсөлдөж 3-2-оор бас нэлээд сонирхолтой тоглолт болсон байлаа. Тэгээд энэ тэмцээний хамтран зохион байгуулсан одоо байгууллагын Razer байлаа. За тэгээд Зүүн Азийн холбоо гэсэн team холбоо байлаа. Тим холбоо хоёр хамтарч энэ тэмцээний зохион байгуулсан. Яг энэ одоо нөгөө бит хоёр юу ярих гэдэг нэгээд тэгэхээр e-спорт гэдэг нь бас зарим орнуудад цэвэр спортын төрөл гэдгээр хүлээн зөвшөөрөгдөд байна гэдэг. Яг үндэ болвол e-спортыг яг спорт гэж албан ёсоор хүлээн зөвшөөрсөн юм бол ерөөсөө байхгүй. Гэхдээ юм жижиг холбоонууд гэх ч юм уу одоо нөгөө ямар нэгэн улсын хоёулаа бас өмнө өргөжсөн нөгөө Финландийн олимпийн хороо жишээ нь одоо цахим спортыг өөрийн нэг хорооны нэг хэсэг болгоод авч байгаа гэсэн мэдээлэл бас үргэлжлүүлсэн шүү дээ. Тэгэхээр e-спорт гэдэг бол мэдээж одоо ингээд жил ирэх тусам цаг хугацаа өнгөрөх тусам юм албан ёсны болон зөвшөөрөгдөхөд нэлээд ойрхон болоод байна. Улмал төгсөөрл. Яг энэ бол нөгөө нэг томчууддаа шүү дээ тий. Бүр нөгөө том одоо олимп гэдэг ч юм уу тиймэрхүү газруудаа гэсэн. Тэрнээс одоо цахим спорт гэдэг өөрөө бол бараг тэр олимпиос них үзэгчтэй шагналын саман гэсэн үг хэд даваа явцсан бүр амар том болсон байгаа. За эхний мэдээ маань ийм мэдээ байлаа. За хоёр дахь мэдээ миний жижиг сэдв байгаа. За энэ хүү сэдвээр би ярих гэж байна гэхээр одоо бид нөгөө нэг аливаа нэгэн e-спортын арга хэмжээ болоход тайлантууд гэж ярьдаг. За тайлант гэдэг маань юу вэ гэхээр мэдээж тайлбарлагч, хөтлөгч, за тэгээд нөгөө desk host гэж явдаг. Ерөнхийдөө бол яг эфирээр гарч байгаа тэр дүр төрхүүд бүгдээрээ байдаг. Ярьцлага авдаг хүн гэдэг ч юм уу. Энэ хүмүүс маань одоо энэ томоохон тэмцээн зохион байгуулдаг, e-спортын тэмцээн зохион байгуулдаг хүмүүсээс өөрийнхөө цалин авч чадахгүй байна. Энэ асуудал ерөнхийдөө бол маш их гарч байна гэд. Тэгээ энэний талаар нэлээд ширүүхэн дуу хоолой гаргаад ирсэн байсан. Twitter дээр ерөнхийдөө бол өөрсдийнхөө одоо нэг хувийн твиттерүүдээр жиргээд эхэлсэн байсан. Тэгээ энэний нэг жишээ гэдэг юм бол одоо Starlighter дээр яг нөгөө
интервью хост гэж ярьдаг. Ерөнхийдөө тоглогч нараас яриа авдаг Banks гэж залуу байдаг. Тэр залуу маань нэлээд тийм emotional маягийн битсэн байсан гэхээр одоо шинэ жил болох гээд Christmas болох гээд уур амьсгал ороод байдаг. Тэгсэн чинь би одоо ар гэртээ бэлэг авах мөнгөгүй байгаад байдаг. Тэгээд энэ томоохон тэмцээн зохион байгуулдаг энэ газар руу та бүхэн мэн бидний амьдралыг бодоод биднийгээ бодоод бидний төлбөрийг хийсэн үйл ажлын мэн одоо энэ ажлын хөлсийг мэн загтан өгөөч гэсэн нэг тийм маягийн юм. За энэ дээр бас Vince тэгээ Moses гэсэн энэ тайлантууд бас нэлээд дуурайд авсан байсан. Thorn хүртэл өөрийнхөө нөгөө нэг e-sport talk show-ороо хүртэл энийг оруулаад энэ талаар нэлээд ярьсан байсан. Thorn-ы өөрийнх нь нөгөө ярьсан сэдвүүдээр нь болохоор энэ дээр Starlight-ыг нэлээд онцлцсан байсан. Ер нь энэ хүмүүсийн асуудал үүсгээд байгаа юм бол Starlight-ээр байж таарна. Яагаад тэгэхээр өнгөрсөн оны хамгийн сүүлийн мейжер зохион байгуулсан ийм газар байгаа. Тэгээд Starlight-ийн мөнгөө төлөөч гэдэг байдлаар. Тэгсэн чинь тун удахгүй Starlight-ийн ерөнхийдөө бол энэ дээр нь юу оруулаад ирж байгаа. Мэдээлэл албан ёсоор мэдээлэл ороод ирсэн. Тэгээд Starlight өөрөөсөө юу гэж хэлсэн бэ гэхээр тэмцээн дууснаас хойш ерөнхийдөө томоохон тэмцээн зохион байгуулдаг газрууд тэр дотроо Starlight-ийн хувьд гэдэг юм бол 45-аас 90 хоногийн дотор тайлантуудаа цалингийн тавьдаг, мөнгөний өгдөг. За яагаад 45-аас 90 хоног гэж баг 3 сар шахуу өнгөрчихөж штэ. Энэ хугацаа яагаад гэдэг вэ гэхээр өөрсдийнх нь нөгөө хамтарж байгаа спонсороор ажиллаж байгаа байгууллагууд нь спонсоршип мөнгө нь ерөнхийдөө 3-аас 6 сарын дараа орж ирдэг гинэ. Тэрнээс биш ерөнхийдөө мөнгө нь бол өөрчилж авдаггүй. Тэмцээний зохион байгуулаад тийм GGBet одоо өөр юу гэдэг томоохон одоо нөгөө e-спортын брэндүүд байдаг шүү дээ орж ирдэг. Тэр брэндүүд ерөнхийдөө бол тэмцээн дууснаас хойш 3-аас 6 сарын дараа мөнгө оруулж ирдэг. Энтэй холбоотой. За тэгэхээр 45-аас 90 хоног гэдэг бол одоо хамгийн минимум хугацаа тавьж байгаа юм байна л да. Тэгээд Starlight-ээр тэмцээн маань өнгөрсөн оны 9 сарын 8-нд дууссан. Гэхдээ бүх төлбөрүүдээ 11 сарын 2-нд төлж дуусгасан. За нэг хүн ерөнхийдөө бол нөгөө Starlight-ийн тайлантуудаар ажилласан хүмүүсээс нэг хүн нь мөнгө авч чаддаг байгаа. Тэр нь болохоор Henry G. Henry G болохоор банкн дээр нь асуудал үүсээд өөрийнх нь хувийн дансан дээр нь банкны төлбөрийг нь буцаацсан. За тэгэнгүүт Starlight-ийн зүгээс Henry G-тэй холбогдоод банктай нь холбогдоод энэ бол ийм өчтэй ийм мөнгө байгаамаа гэдэг мэдээж маш их хэмжээний мөнгө явж байгаа хэл та. Тэгээд нөгөө банк хооронд олон улсын банк хооронд яваад байгаа болохоор бас банк нь тэрэн дээр ийм цензуртай хандах гэдэг ч юм уу. Тийм байдлаар бас буцаагцсан. За тэгээд яг одоогийн байдлаар outstanding payment буюу төлбөр нь одоо төлбөрөө авч удаагүй хүн бол ганцаараа Henry G байгаа. Тэгэхээр Starlight бол энэ дээр бол тийм биш ээ гэсэн байдлыг хэлж байгаа. За зөвхөн Starlight гэлтгүү одоо нөгөө томоохон организашнууд, томоохон tournament organizer-ууд бол иймэрхүү асуудал байдаг байх нэ. За тэгээд тайлантууд гэдэг бол маш их мөнгө хийж байгаа юм хүмүүс байна. Дэлхийн одоо маш олон тэмцээн болж тээ. Тэгээд ерөөсөө л яг л нүүр царайнд болж л явж шít баг тэр тэмцээнүүдийн тээ. Тэгэхээр ийм том зүйлийг хийж байгаа. За нэг ийм сүүлд нэг ийм асуудал гарсан байна. За манай 3 дахь сэдв. Манай Blossom сэдв байгаа. Чи Банялука гэдэг тэмцээн юу болчихвоо? За Чи Банялука тэмцээн Босни Герцеговины улсын одоо Банялукад болгосон энэ тэмцээн одоо шагналын сан $150,000 байж хаад $35,000 хүртлээр буурсан байна. За тэгээд одоо HLTV-гийн топ 30 ранг топ 30-д байдаг хэд хэдэн багууд оролцох байсан боловч тэг оролцохгүй болсны улмаас баг энэ шагналын сангийн одоо хасагдсныг ярьж байгаа холбож ярьж байгаа юм л да. За тэгээд тэр багууд нь яг яагаад оролцохоо болсон бэ гэхээр яг одоо Чи Банялука тэмцээн бол 12 сарын 12-наас 14-ний хооронд үргэлжлэх ёстой байсан тэмцээн. Гэтэл яг энэ тэмцээндээ давхцаад одоо 3 тэмцээнд давхар явах хуваартай. Энэ болохоор нэгт бол Blast Pro Series одоо бүр хамгийн сүүлийн тэмцээнд явагдаж байна. Бахрейн улсад бол 4 шилдэг баг очсон байна. За FaZe, NiP, Liquid, Astralis 4 очсон байна. За нөгөө тэмцээнд болохоор DreamHack, Open Sevilla энэ тэмцээнд бас Godsend, Northtrue-тэй багууд очсон байна. За сүүлийн 3 дахь тэмцээнд болохоор CS Summit тэмцээн байна. За тэнд бол OG, Virtus Pro гэх мэт энэ бүх багууд очсон байна. За тэгээд хамгийн гол нь Банялука тэмцээнд очих топ багуудын топ багуудын одоо топ 30-д байгаа гэхээр одоо энэ хүү багууд бол яалтч очих боломжгүй болчиход байгаа юм байна л да. Тэгээд энэс болоод одоо Банялука тэмцээн маань шагналын сангаа хасаад за тэгээд одоо оролцох багийнхаа даа хүртэл хассан байна. 8 багтай гэж зарласан байсан 4 болоод өөрчлөлт байсан. Тэгээд оролцож байгаа багийнхан чанар чансаа бас илт муудсан харагдчихлаа. Энэ сэдвийг яагаад онцолж ин гэхээр Аугуст. Тийм. Энэ тэмцээнд маань болохоор манай Монголын Аугуст баг өстой бүх багууд бүх шилдэгүүдийг л өстой хожиж Азийн ганцхан слоттой тийм. Азийн ганц слоттой. За тэгээд сайн санаж байгаа бол нөгөө нэг Open Qualifier-аас нь орсон. Open Qualifier-ын финалд бас бөө юм болж ижил орсон.
Тэгээд бүүтийг хоцсон, MVP-ийг хоцсон, за Firepower-ыг хоцсон. Ингэж шалгараад орсон тэмцээн ингээд фейлчлээ. Тэгээд Аугустын энэ тэмцээнд орохооргүй болсон шалтгаан нь одоо яг тэмцээний зүгээс бол тавьж байгаа мэдээлэл нь болохоор одоо визний асуудлаас болж Аугустын тэмцээнд оролцохооргүй боллоо гэсэн боловч яг одоо бидэнд ирж байгаа мэдээлэлээр болохоор одоо нөгөө нэг одоо тэмцээн зохион байгуулагчдаас Аугуст багт явуулсан урилга нь хоцорж ирсний улмаас за тэгээд нөгөө визэндээ авч амжаагүй ч гэдэг юм уу. Тийм асуудлаас болоод Аугуст орж чадхаар болсон. Тий. Яг харахгүй нэг визний мэдүүлгээ өгөх хугацаанд руу нэлээд шахуу тулгацсан. Ер нь Чибанилука гэдэг тэмцээний зохион байгуулж байгаа Thunder Media гэж газар үүдэг л да. Хэрэв та бүхэн санаж байгаа бол манайх яг тэр тэмцээнийг аль биесний хэрэгтэйгээр шууд дамжуулж үргэлжлүүлсэн. Тэгээд тэр тэмцээний хэдмийн бараг 1 сар ерөөсөө алга болцсон. AFK missing in action. Тэгээ бүр яач вэ гээл нөгөө тэгсэн чинь Аугуст багийн менежер нь хүртэл бид над руу бичээл чи холбоотой байгаад байгаа юу ингээ бид нэр визнийхээ асуудлын янз бүрийн юмуд ингээ шийдэх гээд байна чимээгүй болчиход ингээд би юм бичээд ерөөсөө хариу бичихгүй байхгүй. Тэгсэн чинь бүр нэлээд байжсэн над руу бичсэн чинь HLTV дээр мэдээлэл гарсны маргааш нийлж за нөгөө багууд нь чагналын сан $150,000 байсан $35,000 болсон байл л дээ. Бүр буурсан. За тэгээд нөгөө 8 баг байсан чинь 4 баг болцсон гэдэг ийм мэдээлүүд ирсэн гэдэг. Тэгээд ерөнхийдөө өөртөө бүр дотроо нэлээд том асуудалтай байгаад байсан мэлээ. Тэгээд тийм учраас ер нь бол нөгөө цагтаа мэдээлэл ирүүлж чадаагүй. Тэгээд яг Аугуст баг дээр нэг хэлсэн юм нэгэ тэгэхээр яг бидний бас бидний бас хариуцлагагүй байдлаас болоод та нарын тэмцээндээ орчдохгүй, визэндээ орчдохгүй байна. Ингээд цагт тулчлаа. Гэхдээ бид нэр ерөнхийдөө бол яаж тусалах уу гэхээр алдаа гацах уу гэхээр эргэжил болох нэг тэмцээндээ та нарыг ингээд шууд direct invite буюу шууд урилгаар оролцуулъя. Тэгээд энэ тэмцээний зохион байгуулж байгаа энэ чи entertainment нь бол бас ч тийм ч нэг туршлагагүй бол юу биш юм байлаа. Өмнө нь бол чи Invitational 2018 тэмцээний өнгөрсөн жилийн 4 сард зохион байгуулсан тэмцээнд Double Cabal Firepower багийн хамтаар оролцож байсан байлаа. Тэгэхээр энэ бол яагаад ч мэдгүй тэр сар алга болно нэг яагаад ч тэгсэн юм бол харин ерөнхийдөө багуудын асуудалтай байгаа л нэг. За яг хөө тэгээд мэдээж энэ тэмцээн өөрөө дарагчлаа л да. Тэгээ саяны хэлдэг одоо Blast Pro Series гэдэг чинь энэ тэмцээнүүд чинь бол амар том тэмцээнүүд шүү дээ. Гурван өөр том тэмцээн зэрэг болж байна яг энэ хугацаанд тийм. Тэгэхээр мэдээж нөгөө өөртөө анханасаа одоо нөгөө төлөвлөлтөө ямар нэгэн тэмцээнтэй давхцуулахгүйгээр хийх юм бас. Хоёр нь өнөөш нь эхлэх бол нэг нь маргааш эхэлнэ. За тэгээд одоо тэр Банилука тэмцээнд оролцож байгаа багуудын чанар нь маш муудсан үлээ. Жишээ нь одоо Blue Jays гэж баг тэр баг нь одоо яг Blue Jays нэрэнд ороо тоглох байсан. X Blue Jays гэдэг баг болсон. За тэгээд бүр дээр нөгөө тоглогч Taz Neo 2-ын баг байлаа. Гэх мэтлэн ер нь л энэ тэмцээн бүр маш том фейл болчихлоо. Харин тийм байна. За одоо яг хөө тэгэл ямар ч хэсэн тэмцээн үзэх байгаа бол энэ тэмцээнийг бол анхаарчаа нөгөө Банилука гэж хотын баг анхудаа сонсож байгаа. Тэгээд харсан чинь Босныгийн хорт. Тэгэхээр баг Никогийн баг бараг ирэх юм байна да гэж би бодож ирсэн. Тэгсэн чинь л одоо юм болчлаа да. За яг хөө. Окей. За ерөнхийдөө нэг Чи Банилука гэдэг тэмцээний талаар нэг юм байна. За тэгээд дараагийн сэдв маань буюу дөрөв дэх сэдв маань crowd cheating гэж. За энэ өөрөөр юу гэж хэлэх вэ гэхээр e-спортын тэмцээнийг үзэж байгаа үзэгчдийн дундаас тамирчин тоглогчид мэдээлэл өгж хуурах, тоглолтын үр дүнг эргүүлэх гэдэг ийм нэг асуудал гарч ирээд байна. За энэ гэхдээ хамгийн сүүлд хизээ гарч ирвэ гэдгсэн чинь дөнгөж сайхан болоод дууссан ESL Pro League Season 10-ын шүгэн дөрөв тоглолтын дээр Astralis болон Mouse Sport-ын тоглолтын дээр энэ асуудал гарч ирж байгаа. За энэ асуудал яаж гарч ирсэн гэхээр ерөнхийдөө бол нөгөө нутгийн тоглогч нар Astralis-ийг тий одоо яг нөгөө home одоо өөрийнхөө улс дээр тоглож байгаа учраас ерөнхийдөө нөгөө Mouse Sports-ийн эсрэг аль болох байдаг бүх чадлаараа нэг үзэгчд нь үзэлж байгаа юм л да. За тэгээд нэг клип нь юу байсан бэ гэхээр overpass дээр тоглож аваад коннектороор ороод одоо нэг өөрийнхөө crosshair буюу ониогоо нэг ингээ хан руу зүгээр тоглогч бол харахгүй байгаа шүү дээ. Хан руу ингээд Австралийн тоглогч ингээ чиглүүлэхэд нөгөө үзэж байгаа хүмүүс нь орилдоод эхэлж байгаа. Тэнд яаж ийн гэхээр гаднаас нь бэгийн шорт талаас хоёр хүн бүүслээд харж ирсэн. Тэр бол нөгөө тухайн тоглогчтой харагдахгүй. Тэгсэн чинь яг тийш нөгөө маус авчихгууд нь крауд нь бүр ингээ амар ойрлолдоод бүр ингээ хайп болол ингээ ирэнгүүд тэнд хүн байна гэдгийг ерөнхийдөө бол мэдээд эхэлж байгаа. Тэгээ тийшээ бүр харж гарч ирж байгаа буудаад ургаач хоёулаа гарч ирж байгаа. Дабл пик гэдэг. За нэг тийм асуудал гарсан. Тэгсэн чинь тэр асуудал гарангуут нь нөгөө каст хийж байгаа хүмүүс нь бүгдээрээ тэрийг нь одоо ойлгоод эхэлсэн. За ерөнхийдөө нэг ийм асуудал гараад ингээд. За тэгсэн чинь Австралийн тоглогчд нь өөртөө хүртэл тоглолт дуусныхаа дараа Twitter дээрээ
ерөнхийдөө бол integrity гэдэг юм бид нэр одоо чухаллах хэрэгтэй. Иймэрхүү байдлаар ингэж нөгөө илт давуу бус байдлыг үүсгэх ийм зүйлийг бид нэр одоо үзэгчдээсээ бол хүсмээргүй байна тий. Яг л одоо fair play гэж ярьдаг шүү дээ. Яг л хүчээр шудраг одоо тогломоор байна гэдэг ийм зүйлийг гаргаж ирсэн. За энэ юу юм байна л да. Ерөнхийдөө бол бас одоо анх удаа гарч байгаа зүйл биш. Өмнөх тэмцээнүүд дээр ерөнхийдөө нэлээд олон удаа гарч ирдэг байсан. Тэмцээн зохион байгуулагч нар ерөнхийдөө энэ тал дээр нэлээд анхаарах хэрэгтэй гэдгийг бас нэг конфиг сүлд орсон HLTV-ийн яриан дээр өгчлөг гэж байна. За тэрэн дээр юу гэж ярьж байгаа гэхээр тэмцээн зохион иймэрхүү үзүүлэлтээ одоо нөгөө тэмцэх хамгийн зөв шийдэл бол нөгөө sound proof booth буюу одоо нөгөө шилэн хорго тий. Шилэн хорго нь өөрөө бүр дуу чимээг маш дээд зэрэгээр хязгаарладаг. Тэгээд гаднаас орж иж байгаа дууг ингэж хаах тийм одоо тусгай тийм технологитой байх хэрэгтэй байгаад байна. Дээрээс нь нэмэх нь тэр одоо нөгөө шилэн хоргоны мэн шилэн хэсэг нь дотор тоглогч нар бол одоо нөгөө гадагшаа гарахад юу ч харагддаггүй тойл харагддаг. Харин гаднаасаа үзэж байгаа хүмүүс нь бол цэвэр тоглогчдыг нь хардаг тийм байдлаар хиймээр байна гэж. За тэр нь ямар өчтэй вэ гэхээр нэг цагдаагийн нөгөө мэдүүлэг авдаг юм уу? Яг нөгөө кинонд гардаг нэг тийм өрөөнөс өгдөг шүү дээ. Яг тийм баймаар байна гэж байгаа байхгүй. Тэгээд өмнө нь бол одоо нэг Virtus Pro-гийн тоглолтын энэ жишээн дэргээд тэгэхээр яг нөгөө үзэж байгаа хүмүүс нь they're going B, they're going A. Тэд нэр A руу явж гин, тэд нэр B руу явж гин гэсэн юм цаас барьцсан. Хамгийн урт лигний дээр нь суудсан. Тэгэл нөгөөдүүл нь ингээл тэр ч угаасаа нөгөө тайзан дээр нөгөө лайв дүрс нь гарч байгаа учраас яг бүр тоглолтын бүх мэдээллийг авч байгаа юм. Тэгэл нөгөө B руу гүнгүүт нь л they're going B гэсэн нөгөө цаас ингээл бөөнөрөө ингээл орилол ингээл яваад байдаг. Нэг тийм асуудал гарч ичаа. За тэр бол бүр арайд нь дублайт те. Тэгээ тоглолчны үед гэдэг юм бол бүр тэрний эсрэг байгаад хэрвээ та нар ийм байдлаар тэмцээн үзэж байгаа бол ерөөсөө бити ирээ. Хэрвээ тэмцээн дундуур ийм үйл гаргаж авах хүн байх юм бол тэр хүний хөөгөө гаргаа гэдэг тийм байдлаар ярьж. За тэгсэн чинь бас нэг зүйлгээд тэгсэн чинь шилэн хорооны бас нэг ач тусна гэхээр зүгээр задгаа талбай дотор чихвд зүүцэн хүмүүс одоо тоглож явахад спикерийн бас биш үү те одоо нөгөө хамгийн тэр low end гаргаж байгаа бас нь бас айгүйх мэдээлэл өгдөг гинэ. Тэр яаж өгдөг вэ гэхээр одоо нөгөө observer camera ингэж дэлгэцэн дээр ингэж явж хагаад за одоо жишээ нь чи нэг газар ингээ нуугдсан байлээ гэхэд чам дээр нөгөө камер ингээд яваад очиж те чам дээр одоо акшн өрнөх гэдэг юм шүүд би нэг болон тойроо гарч чаа чи харсан байжсэн чинь би зүгээр флаш юм уу эсвэл гранат аваа шидлээ гэхэд тэрний чимээ одоо нөгөө одоо чи чам дээр спектейт очсон учраас гранатын чимээ чам дээр илүү сонсогдно. Тэнгүүд нөгөө тайзан дээр байж байгаа тэр спикерүүдийн баас нь ингээд бүр ингээд дөргөөд эхэлдэг сонсогддог. Тэрүүгээр нь мэдээлэл авдаг гэсэн гэж. Одоо тэгэхээр ямар нэгэн газар хүн байгааг мэдгэж байгаа бол ерөөсө гранат хийдэнгүү тэрнийхэн чимээ баасаар нь ингэж орж ирэх юм бол окей яг энэ чинь нэг контакт үүсгээд байна юм болох гэдэг гэдэг мэдээлэл авдаг. Тэгээ бас ерөнхийдөө нөгөө маусаа ингээл хан wall bang хийх гэж юм уу те ингээл хан ман дээр ингээл цаана нөгөө нэг одоо үзэж байгаа хүмүүс бол X-ray асаацсан үзэж байгаа шүү дээ. Тэрэн дээр ингээд байж хахад маусаа ингээл нэг all of master-ийн нэг cache-ийн бичлэг байгаа да. Checkers руу ингээ маус аваачаал ингээл хөдөлгөөд байсан чинь тэгээ болсноо буцаагаад хөдөлгөөд байсан чинь нөгөө хүмүүс нь лорилтоо тэ аа гэж яг л за одоо буудхан дээ гэл ер нь бол тэд нар бол бас нөгөө мэдээлэл өгөх биш өөртөө ингээ хөөрж үзэж байгаа байхгүй тийм нэг ясандаа яа за одоо буудлаа wall bang хийлээ гэл ингээл лорилтоо тэнгуут нь окей энд байгаа нь ойлгомжтой энэ шууд буцчих. Тэгээ бас тэр нөгөө нэг Астралисын нэг тоглолт байгаад байдаг. Ньюк дээр Дүпригийн араас нэг раундыг дуусгах 15 дахь матч point авцсан байжгаад араас нь ингээд warehouse-аар буюу эзэнгүүгээр дайраад араас нь нөгөө нэг баг хутгалах гээд ингээд очиж яадаг. Тэгсэн чи гівгүн Дүпри эргэж харангуудаа буутчихдаг. Дүпри carry гэн тий. Carry гэн гівгүнд эргэж хараа буутчихдаг. Тэрэн дээр бас нөгөө үзэгчт нь ингээд шууд чимээгүй алхаад очиж явахт нь ингээд шууд орилтоод эхлээд мэдээлэл өгчдөг. За тийм зүйлүүд ерөнхийдөө бол их гардаг. Миний хувьд бодохоор яг уусаа хэцүү юм байл. Тоглогчдод одоо тэгэл одоо чинь тэр бас дуурдаг ч юм уу одоо гэдэг янз бүрийн юм өргөдөг ч юм уу. Тэгээ яах тоглогчд яалтаа л дээ. Үндгээр шудраг байга очиод өвхөлтэй нь шүү дээ. Одоо харин тэгэхээр яг нөгөө тэр шилэн хорог гэдэг юмыг л ерөнхийдөө хамгийн дээд зэрэглэлээр хийх ёстой гэдгийг л үзэж байгаа юм л. Ерөнхийдөө гэхдээ Монголын бас дотоодын тэмцээн дээр ч гэсэн тийм юм харагддаг байхгүй. Одоо бид нар чинь бол нөгөө гадных шиг тийм noise cancelling headset эднэр бол байхгүй шүү дээ. Зүгээр л байж. Тэнгүүд ихэвчлэн нөгөө тайдан дээр гарч байгаа тоглолтуудын чимээ ерөнхийдөө бол шууд даваад ороод ирдэг. Тэгэхээр тэрүүгээр шууд мэдээлэл авах боломжтой. Тэгэхээр тэмцээн зохион байгуулж байгаа хүмүүс тэрэн дээр ер нь бол нэлээд анхаарах хэрэгтэй байдаг гэдэг нь харагдаж байгаамаа. За нэг юм crowd cheating гэдэг асуудал ингээд сүүлд гарч ирсэн байна. За бит хоёрын өнөөдрийн хамгийн том сэдв ерөнхийдөө ямар сэдвийн талаар ярих гэдэг вэ гэхээр одоо яг идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа цахим спортын организашн буюу байгууллагуудын зах зээлийн үнэлгээ. За энэ зах зээлийн үнэлгээг Forbes сэтгүүлээс ерөнхийдөө бол гаргасан. Нэлээд найдвартай их сурвалж гэсэн үг. За тэгээд эндээс гаргасан одоо
мэдээгээр ерөнхийдөө ямар e-sport организашнууд хідэж чагсаад байна. За тэгээд тэдний зах зээлийн үнэлгээ нь хэдэн доллар байна. Ерөнхийдөө орлого нь хэд байна гэдэг ч юм уу. Тэр талаар та бүхэнд бас мэдээлэл өгөх энэ бас нэлээд сонирхолтой байх болов уу гэж бодож байна. Окей. Номер 12. За номер 12-т ерөнхийдөө бол 2 e-sport organization багтсан байж байгаа. За эхнийх нь гэхээр за overactive media. За overactive media гэдэг хэлэхээр хүмүүс мэдгүй ч магадгүй ямар юм яриад байна. За энэний доор болохоор Splice байд юм байна. Toronto Defiant гэж баг байд юм байна. Toronto Ultra гэж баг байд юм байна. За Splice-ыг бол мэдээж монголчууд бол мэдж байгаа. Нэг хэсэг манай машин ган тоглодог гэсэн. Гэхдээ CS:GO-ийн баг нь байхгүй. Одоо ерөнхийдөө бол League of Legends-ийн баг байдаг. За тэгээд Toronto Defiant гэдэг нь бол Overwatch. Тэгээд Toronto Ultra гэдэг нь бол Call of Duty-ийн баг юм байна. За тэгээд тэрнээс гадна Fortnite, Smite болон StarCraft гэсэн энэхүү төрлүүд дээр баг тамирчдтай. За энэний өнөөдрийн зах зээлийн 2019 оны зах зээлийн үнэлгээ нь 120 сая доллар. За 2019 онд олсон орлого нь 5 сая доллар гэж байгаа юм байна. Ерөнхийдөө эдгээр бол мэдээж нөгөө маш том мэргэжлийн тамирчдыг өөрсдөндөө бий болгоод илсүүлсэн. Тэгээд тэрүүгээр ерөнхийдөө бол зах зээл дээр ингэж өндөр үнэлэгдэж байна. Энэ гэхдээ 120 сая доллар гэдэг бол 12 дахь шүү. Хамгийн сүүлийн байд. За 12 дугаар байран дээр цуг орсон болохоор Misfits Gaming гэж байгаа. Бас ялгаагүй 120 сая доллар. За энд ерөнхийдөө бол League of Legends-ийн багтай, Overwatch-ийн багтай, Call of Duty-ийн багтай, за тэгээд Fortnite, Marvel vs Capcom гэж зодооны тоглоом байдаг. За тэгээд бас Clash Royale гэсэн төрлүүд дээр багтай ийм организашн байна. Хуучин Go-ийн багтай байсан. Тэгээд ерөнхийдөө 2019 оны тэдний орлого нь 8 сая доллар байгаа юм байна. За номер 11 дээр танил нэр орж иж байна. Энэ бол NRG. Дөнгөж сайхан CS:GO-ийн ростер зарцсан. За эдний зах зээлийн үнэлгээ гэдгсэн чинь 150 сая доллар. За яг одоо нөгөө франчайз лигүүд дээр идэвхтэй байдаг багууд нь гэдэг юм бол Overwatch дээр байгаа юм байна. San Francisco Shock. За тэгээд Call of Duty дээр болохоор Chicago Huntsmen гэж байна. За тэгээд бусад төрлүүд дээр ямар багтай вэ гэхээр Fortnite дээр, Rocket League дээр, Clash Royale, Smash, Apex, Gears of War, Dragon Ball Fighter гэж ийм төрлүүд дээр. Apex дээр бол нөгөө нэг юм байдаг шүү дээ. Хуучин E-United гээд CS:GO тоглож явсан тоглогч. Одоо тэр Energy-гийн Apex-ийн баг руу орсон. Ace гэж тоглогч байдаг шүү дээ. За энэ Energy-гийн хувьд гэх юм бол 150 сая долларын зах зээлийн үнэлгээтэй байгаа юм байна. За номер 10 100 Thieves гэж. За 100 Thieves-ийн хувьд гэх юм бол 160 сая доллараар үнэлгэж байгаа юм байна. За энэ 2018 онд энэ Forbes-ийн сэтгүүл дээр юун дээр үнэлгээнд дээр бас орж ижсэн. Энээсээ 70 сая доллараар ахиад ороод ирсэн байгаа юм. Үнэлгээний зах зээлийн үнэлгээ. За энэ 2019 оны хувьд тэдний олсон орлого нь гэдэг юм бол 10 сая долларын орлоготой. За тэдний хувьд багууд нь гэх юм бол мэдээж Counter Strike байгаа. Та бүхний мэддэг. За тэгээд Fortnite байгаа. League of Legends гэсэн төрлүүд дээр ерөнхийдөө бол багтай. За 100 Thieves дээр сүүлд нэг шин acquire хийсэн. Нэг CS:GO-ийн баг. 100 Thieves-ийн эхний CS:GO-ийн баг нь ерөөхдөө фейлдсэн. Амар тий. Одоо Бразил PGL Measuring одоо runner up буюу одоо нэг ам үзүүлсэн багийг өөрсдийн нэр дээр авсан. За нэг Immortals багийг авсан. Тэгсэн чинь Immortals багийн KNG-гийн нэг хувийн асуудлаас болоод тэгээ за ямар визний асуудлуудаас болоод 100 Thieves-ийн тэр яг авсан баг ямар ч тэмцээнд оролцож чаддаггүй тэгээ бүтлгүүцсэн баг. Тэр нь бол яг official match нэг ч хийгээгүй байж байгаа буцаалыг араа явуулсан. Ер нь бол бүр major slot-тай байсан баг штэ. Тэгээд тэрний дараа одоо жилийн дараа одоо хуучин Renegades буюу одоо нэг JKS Azer Entry багийг одоо өөрсдийн нэрээр Satisfaction тий Australian The Boys ерөнхийдөө бол 100 Thieves-ээр ороод ирсэн. Тэгээд тэдний хувьд гэх юм бол за хуучин Greyhound-аар нь одоогийн 100 Thieves CS:GO-ийн бас нэлээд том өрсөлдөгч болж чадсан шүү дээ тий. Australian CS:GO бас ямар амар хурдтайгаа явуулж байна гэдэг харуулж байгаа хаа. За 100 Thieves-ийн хувьд гэх юм бол мэдээж бас зөвхөн одоо нөгөө нэг шагналын сангаар мөнгө олоод идэв. Энэ өөрөө контент үйлдвэрлэдэг маш том юм. Одоо үүсгэн байгуулагч нь гэдэг юм бол мэдээж Nade Shot гэж залуу байдаг. Nade Shot гэдэг юм бол өөрөө Call of Duty тоглодог байсан. Тэгээ ерөнхийдөө бол одоо энэ доор нь байгаа стримерүүд гэдэг юм бол бас нөгөө өмнөх freestyle-аар хөргөжсэн Courage гэдэг залуу байдаг. Call of Duty тоглодог. Тэр бол бас 100 Thieves organization хамаардаг. Тэгээ 100 Thieves-ийн тэгээ нөгөө хувцсны брэнд нь бас аюу гоё. Одоо логог нь харах юм бол би бараг гараараас авчихсан гэдэг түрүүн нэргээд ярьж ирсэн. Тэгээд 100 Thieves болохоор нөгөө бас 100 Thieves-ийн одоо эзэмшигч нь бас Cleveland Cavaliers багийн одоо NBA-гийн Cleveland Cavaliers багийн эзэмшигч байгаа. Тэгээд хамтран эзэмшигч нь. За тэгэхээр энэ 100 Thieves бол 160 сая долларын үнэлгээтэйгээр номер 10-т жагссан юм байна.
За номер 2 гэсэн чинь G2 165 сая. Номер 9. Номер 9 гэдгсэн чинь 165 сая долларын үнэлгээтэйгээр G2. За G2 гэдэг юм бол өмнөх жилийнхээс 60 сая доллараар зах зээлийн үнэлгээ нь их болсон юм байна. За тэгээд 2019 онд гэдэг юм бол бидний хувьд 22 сая доллар ерөөхдөө ашиг биш ээ, орлого хийсэн юм байгаа юм байна. За багуудын хувьд гэдэг юм бол League of Legends, CS:GO, Rainbow Six, Rocket League, PUBG, Apex, Fortnite, Hearthstone, Sim Racing гэсэн иймэрхүү төрлүүдээр баг тамирчдтай юм байна. За мэдээж G2 гэдэг юм бол CS:GO мэддэг хүмүүс бол бүгд л мэдж байгаа тий. G2 бас нэг NBA-гийн багийн эзэмшигчтэй. За Brooklyn Nets багийн эзэмшигч G2 багийг бас хамтран эзэмшдэг хүн байлаа. Дөнгөж уржигдрах гарсан мэдээлэлээр тэр Brooklyn Nets багийн эзэн G2 багт одоо 10 сая долларын хөрөнгө оруулалтыг хийсэн байлаа. За 8 дугаар байранд 2019 оны зах зээлийн үнэлэмжээр 8 дугаар байранд NV Gaming, за хуучнаар NVS гэж хэлдэг байсан. За эдгээр 170 сая долларын үнэлгээтэйгээр гарч ирсэн байна. За тэдний үед гэх юм бол Overwatch дээр Dallas Fuel, Call of Duty дээр Dallas Empire, за тэгээд CS:GO, Fortnite, PUBG, Paladin, Super Smash Bros гэсэн иймэрхүү төрлүүдээр багтай. За өмнөх жилийнхээс 75 сая доллараар дахиад ороод ирсэн зах зээлийн үнэлгээ нь. Тэгээд 2019 онд олсон орлого гэх юм бол 8 сая доллар. Ийм үнэлгээтэй орж ирсэн байна. Номер 8. За тэрний дараа номер 7 гэсэн чинь Fnatic. За Fnatic-ийн үед гэх юм бол 175 сая долларын үнэлгээтэй орж ирсэн байна. Өмнөх жилээс 55 сая доллараар илүү. За 2019 онд олсон орлого нь гэх юм бол орж ирсэн орлого гэх юм бол 16 сая доллар. За мэдээж Fnatic бол CS:GO баг нь бол нэлээд алдартай. Dota ч гэсэн ерөнхийдөө бол нэлээд алдартай. Яг Zoom даа зэмстэй бол. За тэгээ Fortnite, Rainbow Six, Apex, Clash Royale, Rules of Survival гэж байна. За тэгээд Street Fighter гэсэн иймэрхүү төрлүүд дээр орд юм байна. Fnatic баг нь болохоор айгүй олон байршилт одоо нэг өөрсдийн гэсэн офисуудтай. Одоо жишээ нь Малайзд бол байдаг. За жишээ нь яг өөрсдийнх нь одоо Говийн багийн байрладаг, Шведэд байдаг. За тэгээд өөр нэг харсан Германд байдаг. Яг нэг одоо жишээ нь бүх багууд баг Германы колониуд байдаг. Яг тэр шиг Германд бас нэг байд юм байна. За ер нь бол тэгээд энэ нөгөө нэг e-sport organization өнгөрсөн жилийнхээсээ 55 сая доллараар ахиад ороод ирнэ гэдэг бол энэ одоо нөгөө үнэлгээ нь баг нэлээд л аимшигтай л ихсэж байгаа л ийм дүр зургууд харагдаад байна л да. За номер 6 гэдгсэн чинь Genji. За Genji-гийн үед гэх юм бол 185 сая долларын үнэлгээтэй 6 дугаар байранд жагсаж орж ирж байгаа. За өмнөх жилийнхээсээ 75 сая доллараар ахисан. 2019 оны ерөнхийдөө revenue буюу орлого гэх юм бол 9 сая доллартай. За тэгээд доор нь харьяалагддаг багууд гэх юм бол League of Legends, Overwatch, NBA 2K Шанхай гэж бүр багтай байдаг. За тэгээд Fortnite, PUBG, Apex Legends, Clash Royale. За Genji-гийн хувьд CS:GO дээр бас нэг мэдтэй. Genji-гийн хувьд дөнгөж саяхан одоод CS:GO-ийн багтай болсон байгаа. За тэгээд энэ бол Genji яг ерөөд бол Солонгос байсан яг 2017 онд байгуулагдсан баг. Тэгээд Солонгост анх PUBG-гаар эхэлсэн. За PUBG лолоор эхэлсэн бол одоо ингээд CS:GO-д орж иж байна. За тэгээд CS:GO-гийн анхны бүрэлдэхүүн бас нэлээд муугүй бүрэлдэхүүн. Хуучин одоо Cloud9-ы гуруулах автоматик Kusta за тэгээд багийн ахлагчтай apps 3. За тэгээд энэ 3 дээр нэмээд NVIDIA багийн одоо SOM стримээр нь бид нар бол нэлээд сайн байдаг ч та SOM. Хойд Америкийн ерөнхийдөө Twitch дээр нэлээд их стрим байдаг. За тэгээд 5 дахь тоглогч бол одоохондоо хараахан зарлаг байгаа. Тэгээд одоогийн оролцож байгаа qualifier-уудад болохоор одоо complexity баг тоглож байсан CK-г бол ерөөд аваад тоглож байгаа. Гэхдээ 5 дахь тоглогчийн одоо шуумаар бол одоо Азийн номер 1 баг Тайлу багийн Bintet ерөнхийдөө баталгаатай л гэж ер нь яриад байна. Тэгээд Bintet-ийн одоо яг Тайлутай хийсэн гэрээ бол яг энэ оны сүүлээр буюу одоо энэ сарын сүүлээр дуусч байгаа юм байна. Тэгэхээр ерөнхийдөө энэ он дуусаад эх сард бол Genji бол бүрэлдэхүүнээ ерөнхийдөө баталгаатай болгочих юм байна. 5 дахь тоглогч нь Bintet байх юм байна. Яа, за хэрэг Bintet ороод ирсэн. Тэр одоо бас сонирн баг те. Ерөнхийдөө Хойд Америкийн нэг хэдэн залуучууд оруулж ирсэн Bintet-ийг оруулаад ирэхэд. За Bintet-ийг гэх юм бол англи хэл бол асуудал байхгүй. Өөрөө бол ярьцдаг. Тэгээ жоохон бөөр хийлтэй байна. Тэгээ ерөнхийдөө яг нөгөө тоглолтынхаа дунд бол бие биентэйгээ ойлголцохоор Тайлугийн тоглолтыг нөгөө Extreme Slant дээр яг болж байхад нь би яг тайсныхаа яг урд нь зогсоод харж ирсэн. Тэгсэн чинь хятадаар нэг яриад англиар нэг яриад байт юм байлаа. Гэхдээ Bintet-ийг гэх юм бол би бас нөгөө хятадаар тийм сайн ойлгодог гэж бол бодохгүй байгаа даа.
нөгөө хэд нь ингээд үлдчихээр хятаар ярьчихж байгаа байхгүй юу. А бинтэд байгаа үед бол ингээд англиараар мэдээлэл өгöd та. Хаяа бинтэд өөрөө A site, B site гэдгийг хятаар хэлээд мэдээлэл өгöd. Тэгэхээр яг хөө тэдний дунд бас нэг communication асуудал бас нэг баг зэрэг. Яг 5 power дээр double couple хоёр байхад яг тийм байдаг байсан шүү дээ. Тэр хоёулах нь үлчгээрээ монголоор ярьждаг. Нөгөө гурав нь гуруулаа үлчгээрээ хятаар яриад ярьждаг. Нэг тийм асуудал. Яг хоорондоо холилдод үлчгээрээ англиараа нэг жоохон ойлгуулцдаг тийм. Тэгээд Genji-ийн хувьд болохоор одоо ингээд бинтедийг аавна гэхэр чинь 3 өөр улсын тоглогчтой болж байна гэсэн үг. Тэгэхээр бас гэхдээ яг англи дээр болохоор гайг байх гэж байна надад. Англиар ерөнхийдөө бол асуудал байх л гэж бодож байна. Нөгөө өөрийнх нь дээр нэг кинонууд гарсан байсан шүү дээ. Тэрэн дээр ч гэсэн ерөнхийдөө ярьцлаагаад нөхөд. Ер нь тайлгаас ярьцлаа өгөх болохоор бинтэд гараад байдаг шүү дээ. Мейжер тэмцээн дээр. Одоо жишээ нөгөө B2-ийн нөгөө контентуудыг байнга үздэг бинтэд орж ирэх бол асуудал үл ярьд юм дээ. Жохон бөөр хийдэг юм байна. Окей, нэг тийм мэдээ байна. За тэгээд энэ Genji гэж бас энэ организашн дээр та бүхэнд бас мэдээлэл өргөхөд ерөнхийдөө 2018 оны үед гэсэн баха нийтдээ 40 сая долларын хөрөнгө оруулалтыг татаж чадсан. Тэрэн дээр нэг сонирхолтой хүн орж ирсэн. Will Smith ороод ирсэн байна. Жүжигч юм. Бас дуучин тий. Will Smith ерөнхийдөө бол энэ бас организашн руу хөрөнгө оруулалт хийж орж ирсэн ийм мэдээлэл байсан. За энэ Genji-гийн хувьд гэх юм бол номер 6. За номер 5 гэсэн чинь Immortals Gaming Club 210 сая долларын үнэлгээтэй. За 2018 оныхоос 110 сая доллараар дахиад ороод ирсэн. 19 оны орлого нь гэх юм бол 11 сая доллар. За Immortals Gaming Club гэхээр зарим хүмүүс бас мэдэхгүй байж магадгүй. MIBR өөрөө бол Immortals Gaming Club-ийн баг гэж авдаг. За тэгээд тэрэн дотор бас Overwatch-ийн Los Angeles Valiant гэж байдаг. За мэдээж Immortal нь өөрөө байдаг. Immortal нь болохоор League of Legends-ийн багтай гэж явж байгаа. За тэгээд Call of Duty дээр сүүлд Optic Gaming-ийн багийг нь одоо авцсан. Уул нь бол Optic Gaming CS:GO-ийн багийг бас хамт авсан гэвч яг одоо тэмцээнд ороход Immortals Gaming Club-ийн хоёр баг болох Optic Member хоёулаа орох боломжгүй байт юм лээ. Тэрнээс болоод Optic Game CS:GO-ийн баг ерөөхдөө тарсан. Тийм бай. За тэгэхээр Immortal Gaming Club гэдэг нь өөрөө бас ийм том клуб байх нэ. Ер нь бол яг цуута хэдэн багуудыг л доор оруулсан байгаа шүү дээ. Номер 5 жагсдаг байх нэ. Жагссан байх нь. За номер 4 дээр FaZe Clan хэн бүхний мэдэх FaZe Clan 240 сая долларын үнэлгээтэйгээр за энэ оны 2019 оны үед гэх юм бол тэдний орлого нь 35 сая долларын орлоготой. Бас нэг мэдээлэл гарсан байсан FaZe Banks өөрөө ерөнхийдөө бол одоо нөгөө FaZe-ийн эзэн гэсэн үг шүү дээ тий. FaZe Banks хэлэхдээ FaZe Clan болвол яг одоогийн байдлаар ашигтай буюу профиттэй баланс нь нэмэх байж чадж байгаа цорын ганц e-sport организашн гэж өөрийгөө хэлсэн байсан. Гэтэ энэ бас үнэн үгүй юу гэдэг дээр мэдэхгүй л дээ. Яг өөрийгөө болоод өвөл гэж хэлж магадгүй. Гэтэ ер нь бол FaZe Clan болвол ашигтай ажилдаг e-sport организашн. FaZe гэдэг бол яа харахгүй бас зөвхөн баг хийсээ илүүтэйгээр цэвэр контент үйлдвэрлэдэг тий. За нөгөө зарах шүүх болоод байгаа FIFA байж гэн гээл ерөнхийдөө бол нэлээд том бүр алдартай хүмүүс бол орно биддэг. За FaZe Clan-ийн үед гэх юм бол CS:GO-ийн багтай, PUBG-гийн багтай, Call of Duty, Fortnite, Rainbow Six, за тэгээ FIFA төрөл дээр бас тамирчинтай ийм организашн байх нэ. За тэгээд номер 4 дээр 240 сая доллар үнэлгээтэйгээр орж ирсэн байна. Номер 3 Team Liquid 320 сая доллар. За 2018 онд гэх юм бол 120 сая доллараар 2018 оноос 120 сая доллараар ихсэн. 2019 оны орлого нь гэх юм бол 24 сая доллар. За тэгээд CS:GO, Dota, StarCraft, Fortnite за энэ юусоо бараг бүхэл төрөл дээр e-спортын бүхэл төрөл дээр ерөнхийдөө бол баг тамирчтай. Тэгээд бүх төрөлдөө маш амжилттай. Маш амжилттай. Team Liquid-ийн хувьд гэх юм бол Dota биш Counter дээр за би Counter-ийн юм дээ. Counter дээр гэх юм бол мэдээж юуны TI-ийн авраг баг. Өнгөрсөн жилийн TI-ийн ам үзүү. Тийм баг. За тэгээд нөгөө одоо Team Liquid гээл тэгэхээр мэдээж Stewie 2K гэж толгойд нь орж байгаа л үтэй хүмүүс. Окей, за нэгдүгээр байранд гэдгсэн чинь яг ижилхэн үнэлгээтэйгээр хоёр организашн орж ирсэн байгаа. За энэ хоёр маань хоёулаа 400 сая долларын үнэлгээтэй. За нэг нь хэм бол TSM буюу Team Solomid. За нөгөөх нь гэх юм бол Cloud9 гэдэг энэ организашнууд байна орж ижээ. За тэгээд Team Solomid-ийн хувьд гэх юм бол League of Legends, PUBG, Fortnite, Hearthstone гэх бас нэлээд олон төрлүүд дээр ерөнхийдөө бол багтай. Cloud9-ийн хувьд гэх юм бол мөн адил нэлээд олон багтай. За тэрэн дундаа мэдээж CS:GO байсан бол сая одоо тэр роструудаа ерөнхийдөө бас ийштэйсэн солиод яваад ах шиг байна. Fortnite, Hearthstone, PUBG, Rainbow Six гэсэн эдгээр төрлүүдээр бас нэлээд олон баг тамирчтай юм байна. Тийм. Cloud9-ийн хувьд одоо 2018 оны эхний мейжерт төрүүлсэн баг шүү дээ. Тэрнээс хойш бүрэлдэхүүн одоо ерөнхийдөө бүгдэнд ингээл алдаал Стивийг алдсан, араас нь Тарикийг хоёулын миберт алдсан.
Тэрнээс хойш ингээл дахин ингээд эргэн ирэлт хийх гээл үзээлээд жил хагас бүтлгүүтлээ. За тэгээд сүүлд байгуулсан баг нь одоо ингээд 3 Gen-ээр ингээд явуулчлаа. За Mixwell бол яг гэрээтэй үлдсэн. За Tenzera бол үлдсэн. Гэхдээ энэ хоёрыгаа бүр гаргаад одоо Америкийн баг ATK багийг бол авах гэж байгаа гэсэн зураг байлаа. ATK нь ерөнхийдөө яг одоо суурн өмнөд Африк тоглогчдоор эхэлсэн. Гэхдээ сүүлд одоо 3 тоглогчоо хасаад яг хуучин Singularity багийн Floppy, OC, Motum гэх залуусаар одоо бүрдүүлсэн ATK багийг Cloud9 баг бүр одоо өөрсдийн нэрээр тоглуулах. Ерөнхийдөө өнөөрөө зарлж байгаа. Cloud9-ийн яг тэр нөгөө Bost Mage дээр авраг авдаг бүрэлдэхүүнээс нь ганцхан үлдсэн байсан тул нь автоматик үлдсэн байгаадсан. Бус нь ерөнхийдөө бол бүгд ингээл өөр тийшээ тараал юм ийгээд явжсэн. Тэгээ яг автоматикийн яг нөгөө tribute video буюу нөгөө автоматик даа ингээд баярлснаа илэрхийлэх тэр бичлэгийг би үзсэн. Миний сэтгэл нийлүүлсэн. Тэгээд автоматик хэлэхдээ би болон Cloud9-ийн хамтар нөгөө тэр амжилтаа дахин давтахыг маш их хүссэн, маш их хичээсэн. Үнэхээр болсонгүй би одоо ингээд Cloud9-ыг баяртай гэж хэлж байгаа даа. Тэгэхээр надад үнэхээр хэцүү байна. Гэхдээ одоо цаг нь болж ял гэж хэллээ. Ерөнхийдөө бид ч гэсэн хоорондоо яриад байдаг өстэй. Одоо Stewie 2K, Tarik эднэр бүгд ингээд яг тэр Boston Major авсан хүмүүс өөр баг руу ороод байхад автоматик яагаад чадахгүй байгаад байна тий. Өөрийнх нь эсвэл нөгөө хувийн зан ашиг характер байгаад байна. Эсвэл үнэхээр энэ Cloud9 гэдэг организашн дээр ямар нэгэн байдлаар уяатай холбоотой юм байгаад байна уу гэдэг талаар бас ярьж байсан. Автоматик ч одоо яг энэ лист дээр байгаа Team Solomid-ийн тоглогч байсан. Тэгэхээр бас за тэгээд эрхэм мөндөд үзэгчтэй ерөнхийдөө бол одоо номер 1 жагсаж байгаа TSM болон Cloud9 гэсэн багууд маань 400 сая долларын зах зээлийн үнэлгээтэйгээр энэ ч одоо баг 90 хүн гэхэд баг 1 тэрбум доллар хүрэх юм уу яах вэ те. Одоо ерөнхийдөө бол хагас тэрбум доллар баг хүрсэн яваад байна шүү дээ. Тэгэхээр e-sport organization гэдэг маань ерөнхийдөө нэлээд том ийм зах зээл болж байна. Маш өсрөнгөө бүр үн одоо өсөж байна. Тэгээд яг нөгөө e-sport organization гээл ярингууд зарим хүмүүс болохоор энэ бол ерөөсөө ингээд нэг амар тийм хөөрөгдөлтэй. Энэ одоо хизээч энэ e-sport-ийн энэ багууд бол ийм хэдэн зуун сая долларын үнэлгээтэй байх боломжгүй гэсэн юм бол ярьж байгаа. Жишээ нь одоо Dallas Mavericks-ийн одоо эзэн Mark Cuban бол e-sport-ийн зах зээл гэдэг бол хамгийн муу одоо иргэдийн хөрөнгөтэй ерөөсөө ашиг өгдөг ийм зах зээл гэдэг өөрөө бол тэндээсээ гарсан гэж байгаа. Гэхдээ Mark Cuban-ийн хувьд гэх юм бол мэдээж 2K, NBA 2K-гийн багтай. Тэрэндээ бас хөрөнгө оруулалт хийдэг. Дээрээс нь e-sport-ийн зах зээл рүү Mark Cuban ямар байдлаар ордог вэ гэхээр Sportbet, e-sport betting одоо нэг платформ руу хөрөнгө оруулалт хийж тийм бас бизнес явуулдаг гэсэн мэдээлэл байсан. Гэхдээ Mark Cuban-ы зөв үү буруу юу гэдэг бол мэдээж эргэлзээтэй. Яагаад энэ одоо организашнууд ийм их мөнгөгээ за тэгээ Face Clan-ууд гэдэг юм бол бүр хэдэн 100 сая долларын тий ашигтай ажиллаад байгаа ч юм уу яа. Одоо тиймэрхүү үнэлгээ нь гэхэд одоо ийм амар болоод байгаа болохоор. Тэгээд энэ үнэлгээнүүдийн одоо Forbes гаргаж байгаа болохоор бол баталгаатай л гэсэн үг шүү дээ. Forbes-ийн хувьд гэх юм бол мэдээж үзэж байгаа хүн болго бас мэдж байгаа хаа. Forbes-ийн нөгөө нэг бас нэг жагсаал байдаг шүү дээ. Нэг шилдэг 30-нд одоо залуу юунууд тэрэн дээр Dota-гийн тоглогч нөөтэл явж байгаа жишээ нэг. За иймэрхүү мэдээллийг та бүхэндээ өнөөдөр хүргэлээ. Эрхэм мөндөд үзэгчтэй. За тэгээд ямар ч байсан өнөөдрийн ярьсан сэдвүүд маань та бүхэнд таалагдсан байх гэж бодож байна. За тэгээд одоо өмнөх дугааруудын адилаар та бүхэн дараагийн дугаар дээр ямар төрлийн сэдвийг сонсомоор байна. Ер нь юуны талаар ярил та бүхэнд сонирхолтой байх уу гэдгийг мэдээж хүргээрэй. За бид хоёрын хувьд гэх юм бол илүү нөгөө мэдээ гэхээсээ илүүтэйгээр илүү сонин хачин гэдэг төрлөөс нь оруулдаг байгаа. За тэгээд та бүхэнд өнөөдрийн дугаар таалагдсан бол лайк дараарай. Бидний дэмжиж subscribe хийгээрэй. Тэгээд дараагийн Freestyle e-sport talk show дугаараараа уулзлаа. Түр баяртай та бүхэнд амжилт хүсье.